Улны айл. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан шинэ журам боловсруулж айл өрхүүдийн амжиргааны төвшинг тогтоожээ. Ингээд төрийн 8 байгууллагын мэдээллийн санд бүртгүүлгүй 26 мянган айл өрх байгаа гэсэн тоо гарсан байгаа юм. Энэ 26 мянган айлыг улны айл гэж нэрлэдэг байгаа юм байна. Улны айл нь үндэсний статистикийн хороо, татварын ерөнхий газар, хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газар, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газар, авто тээврийн үндэсний төгсөн 8 байгууллагт бүртгүүлгүй байх юм байна. Ийм тохиолдолд улны айл гэж нэрлэх юм байна. Өөрөөр хэлбэл машингүй, газаргүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, татвар төлдөггүй, эмнэлгийн тусламж үйлчлэгээ авч чаддаггүй айл өрхүүд улны айл өрхөд хамаарах юм байна. Үнэхээр төрийн энэхүү 8 байгууллагт 8 улсанд бүртгүүлгүй айл өрх байх боломжтой юу? Айл дүүргийн айл хорооны иргэн гэсэн байдаг. Сонгон архан дүүргийн 18 дугаар. Зүгээр л эрен өмнөхөн дээр л тийм байдаг болохоос би хорогооч хаана гэдгийг мэддэггүй. Намайг Цэй гэдэг. Би 79 оных хамтран амьдрдаг. Миний охин 20-та өмнө говьд ажиллаж байгаа. Та аль аймгийн гаралтай хүн бэ? Овс аймгийнх. Ер нь хотод өсөж төрсөн л тоо. Аав ээж минь бурхан болсон. Би эмээ өвөө дээрээ өссөн. Эмээ өвөө минь бурхан болсон. Одоо ажил хийдгүү. Одоо ажил хийдгүү. Нийгмийн даатгал тэгэхээр төлдөггүй гэсэн. Юунайхан тэтгэр авах юм? Газаргүй. Газар байхгүй. Машингүй юм. Одоо ер нь та хотод таагаар амьдарч чинь. За чин одоо нэг яг тэр газар гэлчих бас хэцүү. Хаа сайгүй л яг үнэхээр. Хаа сайгүй гэдэг нь одоо яг хаагуур. Мэдгүй одоо хаа сайгуулахгүй энэ Монголоо тойрол. Эмнэлгийн тусламж үйлчилгээ ер нь авч чадж гин үү толгой өглөө би өглөө яалаа гэдэг гэхэд би 11 жилийн өмнө юм уу? Татаж унжис аварт орол. Тэгэхэд нэг эмчилгээ авсан да. Та ер нь газартаа болъё гэж хөөцөлдөж үзв үү? Үгүй. Өгдөгч юм байлээ. Ер нь ажил хайж үзв үү? Ажил бол зөндөө айсан. Ажил ер нь яагаад болтохгүй вэ? Олдоод байгаа. Нэг чинь архиа уучдаггүй. Бол нэрүүл очиод явбал мө цэвэрлэгч их чинь цэвэрлэгч л нь штэ. Өөр юу вэ? Ажил хийхгүй байгаа гэж тэгж штэ. Ер нь амьдралаа яаж болгуулж гин өдөр өнийг яаж болгож гин? Одоо явах вэ их чинь. Яаж олох вэ? Тэгэл хүн амьтны тусламж дэмжлэгээр л яв. Хүмүүс хоолонд өгдөө одоо энэ бочод заримдаа хоол идэхгүй хонох. Үгүй байлгүй яа тийм зөндөө. Одоо ингээ ажил хийхээр уучаад байна гэж тэгж та арх уус үнийг авахгүй байна гэж байна. Ер нь архинаас гараад ажил төрөл олж хийгсэн санаа бодол байлгүй яах вэ? Сайхан гэр оронтой болоо. Нэр тоглоомч. Өөрийн гэсэн гэр оронтой болоод сайхан ажилтнууд хийх хин ч гэсэн сайхан амьдрахыг нэр үнэн шимэд. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан энэ үнэхээр улны айл гих нэв томьёонд ч орох хүн мөн үү?